За сайн бацхан уу та бүхэндээ өнөөдөр шалгалтын нэгтгэлийн томьёог хэрхэн хийх талаар тайлбарлах гэж байна. За тэгэхээр энэ анги нь бол нийт 41 хүүхэдтэй хүснэгтэй бэлдээд өдөр үлдэж чинь сонгох даалгавар болон задгаа даалгаврын гэсэн нийт 10 даалгавартай. Энэчнээс бол нийт 20 оноо авах ёстой. Даалгавар бүрийн тус бүрийн өгүүлээ бичээд өгсөн байна. Эндээс авсан оноог бол нийт 20 оноо би шууд ямар томьёог бичээд өгчихнө. Энийг бол 20 гэдгийг бичлээ. Ингээд болчихно. За одоо бид нар авсан оноо болон гүйцэтгэлийн үеийг яаж бодох талаар тайлбарлаж өгөх гэж байна. За авсан оноо бол мэд юу гэхээр нийт онооны нийлбэр байгаа. Энэ дээр бол саам гэсэн пунктыг эсгэлнэ. За саам гэж бичсний дараа бол номер 1 гэж байна. Энэчнээс 1-ээс авахуулаад C-ийн 7 дугаар мөрөөс авахуулаад E-ийн 7 дугаар мөрөс хүртэл саам буюу нийлбэрийг авна гэд ингээд бодчихно. Энийг яах вэ гэхээр энэ одоо дэлгэцийн болонд өөрөөр хэлбэл энэ нүдний доотлын болонд бол нэмэх гэдэг энэ жижиг тэмдэг гарч байгаа. Энийг доош нь чирчин. За ингэснээр бол нийлбэр бол бодогдож гарч явах хэрэгтэй гэж үзнэ. За одоо гүйцэтгэлийн хувийг яаж бодох вэ гэхээр тэнцүү авсан оноог өрчгөн 100 хуваах нь авах оноогоо батна. За ингээд миний гүйцэтгэлийн хувь гарч ирнэ гэсэн үг. За одоо жишээлбэл энэ дээр 1 оноо авсан, энэ дээр 1 авсан, 2 1 2 2 1 2 2 авлаа гэхэд энэ бүгд 80-таа гарч гэж харж болж байна тийм. За одоо бүгдээрээ төвшингээ бодож үзье. Төвшин. За төвшин бодохдоо яах вэ гэхээр бид нар тэнцүү энэ нь хэрвээ гэдэг функцийг ашиглана. If local test буюу нэгдүгээр утга нь юу гэхээр энэ байна. Их юм уу тэнцүү ерөөс. Энийг би бол хуваар биш тоогоор авсан учраас энийг 9 гэж бичиж болж байна. Энэ нь бол 8 дугаар төвшин. Дахиад if овын 7 их юм уу тэнцүү 80-аас энэ бол 7 дугаар төвшин. Дахиад if овын 7 их юм уу тэнцүү 7-аас энэ бол 100 дугаар төвшин. Дахиад if төвшин бүх төвшингөө ерөнхийдөө бодчихно. Бодсны дараа бол бид тест яах юм. Шалгадаг байхаа гэсэн үг. 60. За энэ бол 5 дугаар төвшин. За туслаа тавилаа. If алтаа нийлээ 7 дугаар мөрөн 7 дугаар мөрнүүд нь 50 болвол энэ бол 4 дугаар төвшин. Дахиад if нөхцөл дуусаг байгаа. Дахиад if гэдэг нөхцөл шалгалаа. Овын 7 дугаар мөрнүүд нь 40-с их бол 40-с их эсвэл тэнцүү болвол энэ бол 3 дугаар төвшин. За дахиад if овын 7 их юм тэнцүү 30-аас. За энэ тохиолдолд бол 2 дугаар төвшин. Тэрнээс бусад тохиолдолд бол 1-р төвшин учраас бид ингээ 2 зэрэг шууд шалгаад явуулдаг. За ингээ хаалтыг бол энэ хар болтлоо. Эний өнгийг харж аваад ингээ хаалтуудын өнгүүд ингээ явж байгаа. Ингээд нэг дарахад бол энэ 7 дугаар төвшин ингээ гарч ирсэн гэсэн. За энийг ингээ доош нь бас мөн адилхан татчихна. Одоо бол бүгдээр 1-р төвшин байна. За энийг ингээ доош нь татчихна. Тэгэхээр энэ ингээ болцсон. Одоо дахиад хэдүүлээ томьёо оруулж шалгаж үзье. Томьёо орсон эсийг шалгая. 1 2 2 гэхээр энэ 75-таас 7 төвшнийг гаргаж ирж байна гэсэн үг байна. За одоо бүрэн бодсон оноог хэрхэн бодох талаар тайлбарлаж өгье. Энийг бол бид нар юу гэхээр тэнцүү count-ээр тоолцдог байгаа. Count тоолох функц байна. Count-ээр тоолно. За эндээс яг үхээр эндээс эхлээд тоолно. Хэдэн хүүхэд зөв бодсон юм бэ? Хэдэн онооны бодлого юм бэ гэхээр энэ бол 1 онооны бодлого байна. 1 онооны бодлого
ингэ болчихно. За одоо энэ хараад надаа ингээд энийг үлгээд ингээ хараад хахад аяг төвхтэй байгаа учраас би яг энэ хэсгийг одоо хөлдөөх гэж ярьдаг байгаа. За мөрийг ингээ хөлдөөхдөө view руу ороод freeze хөлдөөх гэдэг дараад явах энэ төр дарчих гэсэн. Тэгэхээр энэ хэсэг маань хөлдчихөн надад илүү амралтж байгаа гэсэн үг шүү. За би энэ томьёонуудыг ингээ бүгдийг нь устгах яа тэгэхээр одоо шинээр оруулж өгч байгаа томьёо учраас за энэ хоёр бол яг ижилхэн нэгдүгээр түвшин учраас ингээ бичирчин. Одоо энэ болохоор нэг онооных болохоор ингээ жирчин. Энэ одоо яг нэг онооных гэдэг энэ өөрөө гараад ирнэ гэсэн үг. За одоо дараагийнх нь юу гэхээр 2 онооных байгаа дээ. Би нэг ийш нь бүгдийг нь чирчээ. Тэгээ дараа нь оноонуудаа яг хэрэг өөрчилчихнэ. Энэ 2 онооных учраас би 2 гэдэг команд өгчнө. За 2 чи ийшээ бүгд ижилхэн ингээ 2 байсан юм байна. Учраас нэг 2 гэж. За одоо энэ болохоор яв ихээр 3 онооных байна шүү дээ. Энд дээр 3 оноо гэж биччихнэ. Энд дээр 3 оноо авсан байгаа хэсгийг бүдэрхшил. Энэ дээр бол 3 оноо аваагүй тий. Count дээр 3 оноо авсан хүн байхгүй. Гэтэл энэ дээр бол 3 гэд тоолоод байна тий. Тэр 3 гэд тоолоод. Тэгэхээр энэ алдаатай адилж байна. За бүгдээрээ алдаагаар шалгацгаая. Энэ дээр бол уг нь count чинь юу ихээр 2 гэж тоолох хэрэгтэй байсан байна. За энэ яагаад алдаа заасан бэ? Count if гэж шалгаад үзье. Count if. За одоо эндээс ийшээ. Эндээс ийшээ. Ийм бол энийг бүгдээрээ 1 гэж тоолох хэрэгтэй. Нэг онооных болох тийм 1 гэж тоолох хэрэгтэй. За тэгэхээр одоо юм. Тэгэхээр өөрөөр хэлбэл count if-ээр бид нар яг тоолно гэсэн. За энэ дээр бас 1 гэдэг энэ бол зөв тийм ээ. За одоо энийг харъя. Энэ болохоор 2 онооных байгаа. Эндээс бид нар юу ихээр 2 гэдгийг биччихв. За 2 онооных нь 3-аас ахуулаад 8 дугаар даалгавар хүртэл 2 оноо юм байна. Тэгэхээр би үүнийг ийш нь чирчин гэсэн үг. За одоо энэ болохоор 3 онооны даалгавар байна. Би энийг 3 оноо гэж биччихнэ. Ингээ 3 оноо. За энэ дээр бол оноо байхгүй тийм. За энэ дээр 2 онооны бүгдээр 1 л байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол зөв ажиллаж байна. За одоо бүгдээрээ огт бодогдоогүй буюу 0 гэсэн оноогоо тоолох хэрэгтэй. За эндээс count мөн адилхан count if болно. Count if. Count if тийм ээ count if. Энэ дээр алдаатай байсан учраас энэ томьёо манаас орж ирэхгүйсэн байна. За count if. За энэ чинс юу ихээр тгээс ахуулаад нэгдүгээр сурагчаас ахуулаад тоолох хэрэгтэй байгаа. За энэ хэд гэж тоолох хэрэгтэй гэхээр тгийг тоолох хэрэгтэй. Ягаад тэгэхээр оноо бол тэг тоолно гэсэн. Огт бодог гэдэг бол тэг гэсэн үг тийм үү. Тэгэд энийг ийш нь чирч. Тэгэхээр энэ дээр болвол огт бодоогүй оноо бол байхгүй. За тэгвэл би үүнийг одоо нойллоод үзье. Тэгэхээр энэ дээр бол 1 гэж тоолох хэрэгтэй байгаа. За энэ дээр 1 гэж тоолчих тийм үү. Ингээ гарч ирж байна. За дараагийнх нь юу гэхээр авахануудаа бодох хэрэгтэй. Нийт 41 хүүхэд оролцсон гэдэг утгаар бид нар 41-ийг үржих нь 1 гэж үзнэ. 41-ийг үржих нь 1. Яа тэгэхээр энэ даалгавар бол 1 онооных энийг ийш нь чирлээ. Тэнцүү. Дараагийнх нь бол 2 онооны дасгал 41-ийг үржих нь 2. За энэ 2 онооны дасгал бол 8 дугаар дасгал хүртэл явж байгаа. За дараагийнх нь бол мэдээж 3 онооных. Тэгэхээр би энийг 3 оноо болгож өөрчлөх ёстой. За энэ 2 3 оноо гэдэг. Тэгэхээр энэ одоо бол нийт авах ёстой оноо гарч ирж байна. За одоо авсан оноог бид нар бодохдоо тэнцүү сам буюу нийлбэрийг болох томьёогоор бодно. Сам буюу нийлбэрийг аваад төвчүүлээд 41-р хүүхд хүртлээр татчихна. Ингээд бидний нийлбэр оноо бол гарч ирэх ёстой. Тэгэхээр энэ дээр эхний хүүхд бол 2 энэ чинээс бол ингээ 2 хүүхд оноо авсан байна. За одоо гүйцэтгэлийн үеийг бодохдоо мөн ижилхэн тэнцүү авсан оноог үржих нь 100 хуваах нь авах оноодоо бацнаа. Бид нар энийг хуваар бодож болно. Гэхдээ хуваар бодохдоо юу вэ гэхээр энэ зарим нь одоо хүснэгтийг жижиглэх шаардлага гардаг учраас хуваар бол боддоггүй байгаа. За энэ бол нийт гүйцэтгэлийн хувийг бичиж авах хэрэгтэй. Гүйцэтгэлийн хувийг бодохдоо
нийт авсан оноо бүрчих нь 100, хуваах нь авах онондоо хувааж өгнө. За ингээд 820 оноо авах хэрэгтэй. Гүйцэтгэлийн үнэ бол ингэж гарч ирж байна. Тэгэхээр одоо бид нар энэ авсан оноо бол 820 оноо авах хэрэгтэй. Авах оноо нь 820 оноо байх хэрэгтэй гэдгийг энэчнээс ингээд шалгаж болно. Энд бол 820 оноо гэж харагдаж байна гэсэн үг байна. За одоо бид нар бүгдээрээ төвшнгөө бодъё. Төвшнгөө бодно. За төвшнгөө бодохдоо юу гэхээр тэнцүү county бэр тоолноо. County гэж тоолчихно. County гэж бай. За одоо эхний үг сурагчаас ахгуулаад идэвхжүүлээд одоо P7-оос R4-гээр одоо багна гар идэвхжүүллээ. За одоо энэ нь бол хамгийн ихнийх нь 8 дугаар төвшин байна. Энийг 8 дугаар төвшин гэдэг идэвхжүүлчихнэ. Үүнийг доош нь татаад үзье хэдүүлээ. За ингээд доош нь татчихлаа. Тэгсэн чи яах вэ гэхээр энэ хүснэгт маань ингээд хөдлөөд идэх. Өөрөөр хэлбэл энэ маань ингээд бүүгээд идэх. Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэхээр хамгийн ихнийх нь хүснэгтээ энэ долларын тэмдэг өгөө цоожлох хэрэгтэй байгаа. Цоожлно. Энийг цоожлох гэж хэлж болдог. За энэ 47 яг нэг юуныхээ араас цоожлох хэрэгтэй. Мөргөн багныхаа энэ гэдэг энэ багнаа цоожлох хэрэгтэй. За одоо энэ ингээд цоожлогдсон энэ харж байна тийм үү? Цоожлогдчихлаа. 47-оос 47-оос оччихлаа. Гэхдээ энэ юу ихээр 7-оос эхлээд цоожлох хэрэгтэй байсан байна. Ингээр бол болчих чинь тий. 7-оос ахуулаад цоожлож байгаа. За одоо үүнийг доош нь чирлээ. Энэ бол одоо бүгд 8 гэж толгойд байгаа. Одоо энийг би 7. Энэ бол 6. Энэ бол 5. 4. 4. За 3. 2. 1 гэж тоолох. Тэгэхээр нэг бол 39 6 дугаар түвшний 2 хүүхэд байна. Энэ бол 6 дугаар түвшний 2 хүүхэд байна. 1-р түвшний 39 хүүхэд байна гэж гарч ирнэ. За баярлалаа.